Юу гэсэн үг? Чи уусалж үзээгүй юм уу? Чи ихтэй найз хамрал үнснээ зөөр ах үнсчихгүй. Юу. Айгу. Зээл зөвхөн үнсэлчээд яваад ч за. Ич ааны мөнгө болж аач. Сэцний мөнгө олчихаа. YouTube шинэ бичлэгтэй тавтай морил. За энэ удаагийн бичлэгээрээ нэг юм сонирхолтой реакшн видео хий гэж шийдсэн. Facebook-оор яваад байсан бохгүй юу? За үйж байгаарэ. Хайрын цуслан уран сайхны кино гэсэн пэйж хуудас байсан. Энэ дээр болохоор ер нь 10 жилийн хүүхдүүд ээж аваасаа би үнсэлцэж болох уу гэж асууж байгаа. Тэгээд ээж аваад нь ер нь ямар реакц үзүүлэхийг бүүнээр харъя. Надад ч сайн сонирхолтой байна. Би яг энийг эхний хүүхдийг нь үзсэн. Тэгээ эхний хүүхдийг нь үзээд шууд дараачихны хүүхдийг үзэхгүйгээр орхиод за би яг энийг бичлэг болгоно доо гэж удаад орхисон байгаа. Тэгэхээр бүүнээр хамт үзье. Би хүнтэй үнсэлцэж болох юм болов уу? Зүгээр. Би нөгөө хүнтэй үнсэлцэж үзтiin юм уу гээл. Чи ой, өнөөдөр чам гадуур явах байсан. Өнөөдөр буур боомоо үрдийгээ идчихээ яагаад вэ? Ягаад ч хөлтэй. Тэр таньс асууя л гэж утсан. Төвшөөрөл авахгүй л асууж үзье гэж утсан. Үрдэн хүрээд буур бооход байвал. Эд өдөр хийхдээ би чам. Энд үзмээр санагдаад. Яагаад би бүгд мэдэрч байгаа юм. За баяртай би удаач юу. Мэдэрч байгаа юм. Мэдэрч байгаа юм. Хотод авсан юм аа яа. Окей. Би хавахмаа. Тэтгэв машин шиг. Окей. Ёо, зүрх ёо. Би яагаад тэгдэггүй. Тодорхой ярилтаа юу болоод байгаа юм бэ? Би хүнтэй үнсэлцэж болох юм болов уу гээл. Хөөсөж. Аргатрын хүүхдүүд чи байхгүй шүү. Сургууль мөргөлөө төгсөө соёлтой болоод чи нөгөө нэгтгэж байваач маа асуудлаа зохицуулах гэж биш. 10 жилийн хүүхд ингэж өгч болохгүй шүү. Тэрүүсэн гэлтгүүрээд ярилц. Окей. Ёо. Өмнөөс нь бүхсэд чангалт суух ямар хэцүү юм бэ гэхгүй. Ёо. Өөрөө асууж байгаа юм шиг санагдаж байна. Юу вэ? Гэхдээ ер нь бол яг ийм л байгаа хэл та тий. Ингээ хүүхэд тус бүр дээр нь би ингээд дараа нь яриа авчи үзэж агаад яг нэг хүүхэд уусгаад нэг хүүхэд тэр хүүхдийг ингээ бодсон бодлоо илээ авчи. Энэ охин болохоор 10 дахь ингээ охин юм байна штэ. Тэгээд аав ээжээсээ ер нь бол би одоо ингээ хүнтэй үнсэлцэж болох уу гэж асууж байна. Тэгээ энэ дээр миний ингээд харж байгаа өнцөг болохоро ээж бол нилийн зандрангуу харьцтай юм байна. Нилийн хаалттай. Аав бол хэрэг яг ингээд тулаад ярих юм болвол аав айгуу сайн нээлттэй аав байж болохоор болж чадхаар тийм хүн юм шиг санагдаж байна. Тэгээд яг хоо ээж нь нилийн ууртаа байхад дахин залгаад ингээд ийм асуусанд жоохон бухимдсан гэж юм л та. Гэтэ яг үнэндээ хичнээн завгүй байсан ч гэсэн ингэхгүйгээр юу ч гэсэн хурж ирээд ингээд яг аавтын адилхан хариу үйлдэл үзүүлээд надад болно айгу зүгээр байгаа байхгүй юу. Яг энэ охинд ингээд өөрийнхөө энэ охины оронд өөрийгөө тавьж үзэх юм бол надад бол тийм байна. Одоо би ингээд нийгмийн халамжаар мастер сурж байгаа штэ. Тэгэд хүүхдүүдийг хараад ах юм бол хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүд ихэвчлэн ерөнхийдөө ээж автайгаа харьцаж чаддаггүй. Нээлттэй бус байдлаас болж ерөнхийдөө хүчирхийлэл маш их үүсэж байгаа. Үйл ойлголцлоос болж. Тэгэхээр ингээд ярьсан л дээр хэрэг үнэхээр бүр тэр ситуац, тэр нөхцөл байдал ийм ярих хэмжээний биш байсан ч гэсэндээ ийм хэцүү одоо юу гэдэг ийм хүн сэдвээр ярилцж байгаа тохиолдолд яаж ч байгаа л өөрийнхөө уурыг эцэг эхчүүд нэг юм дараад за дараа юу ч гэсэн яриа хоёлаа гэдэг ямиг л жоохон торхиндаа солихжуулах гайгүй болов.
Яа, ямар их юм ярьж байгаа. Гэтэ би яг энэ талаар ярихаар жоохон амар emotional, амар serious болоод идэв ба. Уушлаарай. Дараачих нь. Чи болох болоо. Юу гэсэн бэ? Чи усалж үзээгүй юм уу? Гүү аа. Юусаа юу? Тий, ерөөсөө. Таараа таараа. Нэр аа. А би юу нүсэлтэж юу болох болоо. Ер нь зүгээр болно хамаагүй шүү дээ. Зүгээр наадах чинь уусаа нөгөө минийхөө юу юм. Сэтгэлээ ихтгэл гаргах юм дээ шүү дээ. Дараагаад би хамаагүй шүү дээ. Юу ч хам дарах байх заяа. Үерхэд болно шүү дээ. Үерхэд үзэлцээд үсэж үгээ тэгээ явж болж интернет шил цаашаа бол ямар ч хэвтрэх юм байхгүй шүү. Дахин бол ерөөсөө тийм бодохгүй байгаа л үү. Инглишээс цааш ерөөсөө хэвтэж болохгүй заяа. Одоо та чекор юм билээ. 8. Хацар дээр явчихсан. Яахгүй та одоо хүмүүс юу хийж болохоор гадуур жоохон гадаа гоё байгаа ч гадуур жагаа алхаж байгаа орж байгаа кинод сууя гэдэг нэг ундаа чипс аваад ч юм уу гоё кино үзээс авахгүй хичээл яриад тийм үстэй. Юм яриад. Тэгээд чиглэл дуу муу яриад шүлмүүлгээ бичээд суучихгүй. Гоёгийн киносон хайр дурлалтай тийм хөө кинод үзсэн. Тэрнээс бол одоо дайн тулаан тийм байлдаамайлтантай тийм зодоо модонтой кинод ерөөсө тохирдгүй шүү. За. Аим шиг кино үзэх юм бол эмгтэй чи айгаад багтдаг байхгүй ойлгосон уу? Тэгэхээр чи тэрээс очих штэ. За, баярлаа. За мэдэх. За. Энэ үнсэлцэж болох гэл. Йоо, гал. Perfect. Энэ бүр яар тасархай ав бэ те? Хүчээ үлнээс навлаа бүгдийн заагаад өгчлөө шүү. Хамгийн таалагдсан зүйл нь заяа. Гэхдээ миний хүү энэс илүү хэтрэхгүй штэ. Энэ бол бүр гал байла. Нэр энэс хэтрүүл болохгүй штэ яаж ч чадсан 8 дугаар ангийн хөвгт. Тийм үстэй. Йоо, чи ямар гоё юм бэ? Надад амар таалагдлаа ш. Йоо. Дараачих нь хөвгтөж гисэн гоё юм бэ ойлгоё. За тааханд тийм яха. Зүгээр хатрамтэртэй нүсүүлийн үеэс тэр бол тийм яха хэрэггүй бах цаа. Одоо нас чинь арай бага. Илгсэн. За надад чинь хоёлаа ярилцж байгаа байли заяа. Өнөөдөртөө бол хэрэггүй за. Алхаснаа. Танаа ойлгодгүй юм. Юу гэсэн үг ойлгоод юм гэдэг ч үгүй. Би хэлээд чи одоо хідэн настай үлээ. Арай нас ч болоогүй ээ. Наадах чинь хоёлоо дараа ярилцъя яг яах юм чинь за. Аалтайгаа бас ярилцъя. Илгсэн. Одоо хідэн настай болж чи юу яриад байна. Уулныг надад хэлээд асууж байгаа ч нэ болж шүү заяа. Уулна. Гэхдээ одоо л хэрэггүй заа. Болоогүй байна. Алсан. Бэнэ сонсч нөө. Тэг би үнсэлцэж. Окей, энэ ээжийн хувьд бол мандад бас нэлээд ажгүй санагдлаа. Яг миний бодлоор дүүнэртэй ч гэсэн ингээл тэгж болохгүй ингэж болохгүй гэх юм бол дүүнэр яг угаасаа яагаад гэж асуудаг штеп. Бид нар ч гэсэн хэрвээ бидэрт ямар нэгэн болохгүй гэх юм бол бид нар яагаад гэж дотроо бодоод үлддэг байхгүй юу? Асууж чадахгүйсэн ч гэсэн яагаад юм бол гэж бодоод үлддэг. Тэгээ энэ хүүхдийн хувьд бол амар мундаг яагаад гэж шууд асууж байгаа байхгүй юу? Тэгээ энэ үед нь яагаад болохгүйг нь тайлбарлаж өгч штеп. Одоохондоо миний хүүгийн нас нь арай болоогүй байна. За энэ асуудлыг өнөөдөртөө бол орхи хурж ирээд ярилцъя. Хамт ярилцаад үзье гэж байгаа байхгүй юу? Тэг яг үнэхээр очоод энэ асуудлыг ингээ гоё ярилцаад ингээ гоё хоорондоо ойлголцол надад бол амар гоё л санагдчихэ. Тэгээд ээжтэйгээ ингээд ярьсанд амар баярлаа гэдэг чинь штэ. Ер нь бол асууж байгаа чинь болж шүү гэд. Ер нь яг үндэ ингэж асууж байгаа нь өөрөө амар мундаг байгаа байхгүй юу? Тэ би үнсэлцэж болох юм уу болохгүй мó гэдгийг ингээ асууж байгаа амар гоё санагдчихж байгаа. Ингээл болохгүй гэлээд штэ тэ. Гэхдээ болно гэдэг зөвшөөрлийг яг хизээ өгд юм бэ. Энэ бол амар надад жоох эвгэлзээтэй нэг тийм
мэдмээр санагддаг асуулт тахгүй юу? Болохгүй гэлээдэг, нас ч болоогүй нэдэг. Тэг яг та нар хизээ за одоо болно гэдэг зөвшөөрлийг нь өгдөг юм бай. Эцэгчүүдээ. Энэ живд бол надад үнэхээр таалагдчихэв. Тэгээд яг ингээд хэлэхээр нөгөө одоо энэ хүүхэд маань дахиад ээжээсээ зөндөө олон юм ингэж асуух боломжтой болоод ээж ингээ хаалгаа нээгээд орхичихж байгаа байхгүй. Гоё яастай. Тэгэхээр энэ хүүхэд дахиад асууж зөндөө олон юм ээжээсээ асуугаад зөндөө олон юм ээжтэйгээ бас гоё яриа өрнүүлээсэ гэж бодож байна. Хэлтэй. Юусэн бэ? Зүгээр болох юм болохгүй юм асууж штий. Чилнэл тойрш яа. Тойрш асуу. Зүуд. Тэт тавэртэй. Тэшвика монгосон. Монгол үчи. Муугаад штий. За одоо угаач үйдгүүл. За зөвхөн үнсэлчээд яваад чи за. Ич ааны мөнгө болж аач. Сэцний мөнгө олцгаа. Яа. Ямар супер хүүхэд вэ? Ээж нь ч гэсэн ямар супер юм бэ? Тэ чи амаа угаасан юм уу чи? Энэ бол маш зөв шүү хүүхдүүдээ. Дүнраа. Амаа угаах хэрэгтэй. Амны эрүүл мэнд маш чухал. Миний хувьд энэ ээж болохоор хүүхдтэйгээ амин хөрхөн нилийн яриа өрнүүлдэг юм шиг санагдлаа. Яг юм найзууд чинь юм шиг санагдчихэ. Тэгээд яг хүүхдийнхаа яриаг бүр амар тийм сүүл рүүгээ яг сериус хүлээж авахгүйгээр маазраад гэхдээ ерөнхийдөө болно гэдэг тохиог өгч жагаад хүүхдтэй. Тэг болохоор энэ ээжгүй хоёр ч гэсэн нэлээд гоё хайрцаатай байдаг баха. Эндгүй зүгээр эндээс ингэж хараад тэгээд нэг юм нийгмийн ажилтнаар нийгмийн халамж, нийгмийн ажилтнаар сурж байгаа хүний хувьд нэг юм жоохон сурч мэдсэн явнасаа дүгнээд ингээ хараад бол надад тэгж харагдаад байгаа. Үнсэлцэж болох уу гэх гээл. За миний хүү юм дүрний хэмжээ хязгаар гэж байх хэрэгтэй шүү заяа. За ганцхан удаа тхүү. Хам юм ер нь хамаагүй хэтрүүлж болтгүй даа нэг. За. Тэгээд яа болсон болоо үчиж болсон гэхдээ ер нь хэтрүүлж хийж болохгүй, хүч хэрэгж болохгүй. За. Аха. Цаахан 10 хүүхдийг гарнаад нөтлөөд оюума яриа тэгээд хүүхдийг өгөөд аваад юм юм байж болсгүй. Тэгээд хүнсэлцээ гэдэг юм. Автор юу гэж байгаа. За. Чадхаараа туслаж үзэж. За. Чайлоо. Нэр ямар хөөрхөн юм бэ те? Гэтэ аавд амар хөөрхөн юм аа. Ааваас ингээ асууж агаад баярлаа. Аав нь чадхаараа дуслан гэдэг дээ. Йоо гэтэ бүх эцэгчүүд гоё юм байвал гоё. Хүүхд ингээл яг ингээл асуудалтай дүр тулаад аав одоо би яах вэ яг яах вэ гэтэл за миний хүү ингэж чинь тэгж чинь гэтэл аав нь чамд туслана. Гэтэл ээж нь чамд ингээд чадхаараа туслана гэл ёо. Надад амар гоё санагдчихэв. Гэтэ эцэгчүүдийг ер нь ингээд бас хараад ахад болно гэдэг зөвшөөрлийг өгөхдөө энээс хэтрүүлэхгүй штэ, энээс хэтрүүлж болохгүй штэ гэдэг ямиг айгуу сайн хэлж өгч байгаад нь би бүр баярлалаа танахгүй нэ. Тавхгүй шүү. Ээж. Дахиад юм асууя. За. Тэгээд найз зөвхөн зөвшөөрлөг гэж бодъё доо. За. Тэрийг одоо яаж мэдэх вэ? Зөвшөөрлөг гэдэг нь үү? Тэ. Би чамайг үнсэж авахгүй гэж асуухгүй даа миний хөө. Өөрөөс нь асуу. Нөгөө нэг янз бүрийн нөгөө нэг мэдтгэр юм дээр байхгүй юу? Мэдтгэр юм уу? Аа. Миний хүү ингээд зүгээр үнсэж байгаа шиг ингээд жоохон гар марын дараад ингээд жоохон ойрт хорч нь чамайг төлөхгүй байх юм бол гайгүй гэсэн үг. Аа. Төлөхгүй Байхан. За. Төлөхгүй байх ёстой байхан. Тэгэл охиныг айлгаж болохгүй, бас ичээж болохгүй заяа. Аа. За миний хүү.
Чи ихтэй найз хамаал үнснээ зөөр ах үнсчихгүй. Йоо. Айгу. За. Яа нэмэн ээж вэ? Окей, муу утгаараа биш шүү. Энд чи найз зохинол үнсэн үз. Чи найз зохинол үнсэх ёстой шүү. Яа, надад амар таалагдлаа бас. Хүүрхэн хэлж өглөө шүү дээ. Чам руу ингээд төхөөд, чи ингээд төхөхөд ингээд чамд ингээд татгалзахгүй байх юм бол энэ зөвшөөрж байна гэсэн үг. Хамгийн ойлгомжтой бөгөөд хамгийн энгийн хариулт. Тийм шүү ч үү? Окей. Гол нь найз зохинол өмсөх гэсэн шүү. Өөрөө өмсч болохгүй. Үүн харин нөө найз хүнтэй штэ. Тэгэд үнсэлцэж болох уу гэж асуух гээд. Үнсэлцэж болох уу гэж асуух гээд. Юу яриад байгаа би бодохондоо бодоогүй зүтэй та. Өстгөр юм штэ. Тэгээд дискорыг бахар яана гэж. Тэд том болсон. Чи тийм том болсон болоогүй шүү дээ. Чи 16 18 хүрч иж том болдсон шүү дээ нөхөө. Тэр болох юм уу болохгүй юм уу? Ээж сайн мэдхгүй нааваас асуу. За. Үнсэлцэж болох юм боллоо. Ээжэн сайн мэдэхгүй байна аваасаа асуу. Ээж нь үнэхээр л мэдэхгүй байгаа юм байна те. Хэцүү юм а те. Тэгээ ааваасаа асуусан чи аав нь мэдэхгүй нэ ээжээс асуу гэвэл хүү яах вэ? Яа тэр Үнсэлцэж. над юу тураа авч юм уу? Бас надад. Байна. Гайм яах. Яагаад? Тэр яагаад? Тэ асууж. Чи ээжээс Ээжээс тэ яг саяных шүү. Ээжээс. Аавна босгох гэж чи чугаад яа. Үнсэлцэж. Одоо ээж рүү ажиллах гэж. Гэхдээ охиндоо жоохон харан байна тий. Хамаагүй дотны харилцаанд орж яах чам яа. Ганц Нөгөө удаагүй гоё. чигээл тэгээд байгаа маа. Тэгээд тахмаа. тэгээд танаас асуух. Хамаагүй тэгж дотны харилцаанд дээр сүулт нь өөрөө л хэцүү байдаг шүү дээ хаа. Ихэд ингээ хачаал. Тэгээ бүр тэгээд эхлээд тэгээд хар цаашлаад юу яавал яах юм. Цаашлаад юу яавал яах юм. Юу яа нэгэн юусоо гэвэ. Ганц удаа Тэгээ яагаад амны охиныг татаж чангаад байгаа юм. үгүй л дээ. Өөрөөсөө жоохон цэнтэй бэм яах гэсэн. Эсвэл тиймэрхүү чанга хатвал байна. Өөрөө үнцэнтэй юуны тухайд хамаагүй артиж болохгүй. Зөвхөн хатвал чангал байх хэрэгтэй. Нэг тэгэл яач юм бол миний охин тэгэл цаашлаад эрт бэлгийн харилцаанд орох болно. Хэмээ байдаг аахгүй юу? За Жахан хүнтэй үерхэж болно. Хамаагүй тэгж бүр татнасаж тэгж ойртож яаж болохгүй. Тэгээ сүүлд миний охин тэгэл өөрөө ингээл салж нийлэх болдог. Шаналн стресс тэгэл янз бүр өөр гоё хүмүүс тааралдаг шүү дээ. Өдрийн завч уурт олон хүмүүстэй юу яаштай шигшин харьцуулна тий. Юуны тухайд одоо урлагийн хүн ч юм бол тэгж байгаа тий. Юу яах вэ? Нэг ойлгохгүй уй таарна. За чартай шүү. За эцэс хандаа шүү. Чи цаад шиг толгор нэг шүү. Сонгор дүүрэн ээжээ гэж хашгирвал. Ёо. Нэрэл ёо.
Гэтэ ямар мундаг ээж вэ те. Ингээ охин сая яагаад гэд асуусан шүү дээ. Яагаад гэдэг тайлбарт ер нь асуултанд хамаагүй гаргалгаатай, хамаагүй аргументтай. Үнэхээр охин ойлгохоор маш гоё нам тайван өнгөөр гэж гоё хариулж байгаад амар баярлж байна. Яг ингэж хариулсан нь үнэхээр мундаг байна. Хэрвээ ингээд чи тэдэм хастай гэл ингээл загнаад эхлэх юм бол энэ охин ерөөсөө ээжийнхаа үгийг яг нэг юм гоё зөвлөгөө маягаар авахгүй штэ. Гэтэл сая ээж нь үнэн гоё ингээ аргадангаа ингээ хэллээ штэ. Тэг ингээд охиныхоо ингээд нэг юм бардам зангийн ч гэсэн амар гоё ингээд зөвөр ингээд жоох их өндөр болгоод ихсгээд өгж байгаа юм болов уу гэж харсан. Энэ охин үн цэнтэй байж болох хамгийн гоё зөвлөгөө өглөө гэж бодож байна. Магадгүй охин нь арай жоохон өөр насанд очиод ч гэдэм үү те. Өөр насанд өөр юм асуух юм бол яг л энэ ээж яг энэ гоё хоолойны өнгөөр яг гоё энэ сэтгэлээрээ ингээд гоё хариулах байхаа. Үнэхээр таалагдлаа. Тэгээ охин хүртэл ингээл яг ээжийнхаа хэлсэн үгийг үг болгож аваад, зөвлөгөө болгож аваад өрсөлдөө уйлж. Ээжэд мань гоё охтуудтайгаа ингэж л яриулах гоё. Хайртай шүү миний охин гэл хэлээлөө. Ихтэй ямар гоё юм бэ. Асуудал гарах юм бол найзууд хэлтгүүр эцэг эхтэйгээ сайн ярилцж байгаа юм. Ямар мундаг хүүхдүүд вэ те. Ээжүүд бол ер нь харамлтын байна охтуудыгаа. Тэгээд шүдээ угааж явах хэрэгтэй юм байна. Яг таваа явж байгаарай. Айл охиныг айлгаж хичээж болохгүй шүү. Яг үнэн айлгаж хичээж болохгүй шүү. Нандин байх хэрэгтэй хамгийн гол нь. Мөртөө үнцэнтэй. Тэгээд яг өсвөр насны хүүхдүүдтэй аваад яг захиж эхлэхэд хүүхдүүдтэй яг энэ талаар илүү ярилцж явах нь илүү зөв юм шиг санагдлаа. Яг үнэн. Тэгээд хүүхдүүд нь ч гэсэн аав ээжтэйгээ яриад хараа аав ээж нь айгу тийм баярлаад улам өгдөг болно. Ярилцаагүйгээс болоод ингээд хүүхдтэй ойлгохгүй, тийм ярихгүй байсараад хүүхдүүд нэг нууцаар тийм одоо үнэлцэж ч юм уу тийм асуудал орчоод яг ард нь сэтгэлийн шарахтай ч юм уу тийм муухай дурсамжтай үлдэх магадлал амар өндөр гэдэг юм лээ. Тэгээд хайртай шүү. Эцэс төслийн дуучлаарай. Ямар мундаг хүүхдүүд вэ те. Энэ бичлэгийг хиймээр байсан зорилго байгаа. Би ч гэсэн өсвөр насны дүүтэй, олон дүү нартай. Тэгээд миний бас ажил мэргэжил ер нь хүмүүстэй харилцдаг. Тэгээ энэ дундаас яг өсвөр насны хүүхдүүдтэй харилцах ер нь хамгийн хэцүү байдаг байхгүй юу? Яг нэг юм сэтгэлийн уудалж ойлгоход ер нь бол жоохон хэцүү байдаг. Бүр яг найз шиг л хүлээж аваад өөрийнхөө ингэж хэлмээр байгаа зүйлүүдэд дамжуулж хэлэх юм бол яг өсвөр насны хүүхдүүдэд айгүй гоё тусдаг. Ер нь бол эндээс сая харлаа штэ тий. Яаж хэлэл хүүхээ сайн ойлгож байна? Яаж хэлвэл гомдоод нэг юм гомцсон сэтгэл тэгээд үлдэж байна гэдэг нь. Тэгээд ямар мундаг хүүхдүүд вэ? Яг үеийн хүүхдүүд угаасаа яг үеийнхаа хүүхдүүдийг үзэж байгаа штэ. Тэг яг үеийнхаа хүүхдүүдтэй нэг юм гоё сэдвэр, зөв сэдвэр яг зөв аргаар ингэж ойлгуулж байгаад амар гоё баяртай. Тэгээ хамгийн сүүлд нь хүүхдүүд өөрсдөө аав ээжтэйгээ яриад эхлэх юм бол аав ээж нь ч гэсэн багаар ярьж эхэлдэг шүү. Энэ бас айгу гоё санагдчих. Тэгээд дараагийн гоё сонирхолтой ийм видеонуудын хамаал би реакшн видео хий гэж бодож байна. Та нарт хэрэг таалагдсан бол лайк болов subscribe. Танаас юу гэж бодож байна? Надад санал нэг байна уу? Үгүй байна уу? Ер нь яг ямар санагдсан? Энэ бичлэгийг ер нь үзсэн үү Facebook-ээс манайхаа? Нэг үзээрэй за. Ийм бичлэгүүд бол зөндөө байвал гоё юм байна. За бай.